Сайн байцгаана уу? Нобелийн шагналт зохиолч Габриэл Гарсиа Маркесийн 100 жилийн ганцаарл романоос авч болох 5 сургамж. 1-р хүн өнгөрсөн түүхээсээ суралцахгүй бол мөхнө. Хосе Аркадэ Бондиагийн гэр бүлийнхэн үе дамжин нэг ижил алдааг давтсаар байдаг. Өнгөрсөн түүхээ мэдэхгүй байх нь алдаагаа дахин давтах шалтгаан болдог. 2. Хүн өөрийн сонголтоороо хувь заяагаа бүтээдэг. Бондио шинэ газар нутаг хайгаагүй байсан бол хизээч Макондо хот байгуулагдахгүй байх байсан. Үүнтэй адил бидний өдөр тутмын шийдвэр бидний ирээдүйн амьдралыг бүтээдэг. 3. Ганцаарл хүнийг дотроос нь үгүй хийдэг. Хүн болгон өөр өөрийнхөө ганцаарддаг. Гэхдээ өөрийгөө тусгаарлаж сэтгэлээ нээхгүй байх нь хүнийг ад жаргалгүй болгодог. Тиймээс өөрийгөө илэрхийлж бусадтай ойлголцох нь ад жаргалтай амьдралын эхлэл болдог. 4. Хайр бол амьдралын хамгийн хүчтэй зүйл. Жинхэнэ хайр бидэнд амьдралын хүнд хэцүү үеийг даван туулах хүчийг өгдөг. 5. Үеийн үр хаалга андуурдаггүй. Хүн өөрийн хийсэн сайн болон муу зүйлийнхэн үр дагаврыг эзэн нэгэн цагт заавал хүртдэг. Эдгээр сургамжуудын гол санаа нь хүн өөрийн алдаанаасаа суралцсан хайр инэрлийг эрхэмлэн бусдаас өөрийгөө тусгаарлахгүй байх нь утга учиртай амьдралын үндэс юм. Бичлэг маань таалагдсан бол лайк хийхээ битгий мартаарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.